Шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ удаа бид хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Ганбаатар дарганд бас нэг ороод нэвтрүүлгээ хийчих гэсэн энэ талаас ирж байгаа юм байна. За тэгээд гэрийнх нь гадаа бол бас цагдаагийн хамгаалалт гарцсан. Бас нэг төрийн хамгаалтанд орчоор юм байт юм шиг байна. За өөрт нь уулзаад ирж ил юм байна. Сайн байна уу та? За. Тавдаг сайхан уу? Сайхан урж гэнэ үү? За сайхан. Ажил ихтэй байна уу? Бид бүхэн айлын бол амттай гээд нэвтрүүлгээ танад нэг хийвэл болох уу гэдэг орой хоолн дээр нас гэрийнхэнтэй хамт сайхан хадуун дулаан яриа өрнүүлэх болох уу гэдэг таныг хүлээгээд байгаа гэсэн. Бодлого яах вэ? Энэ чинь Монгол хүмүүс ТV-ийн нийт үзэгчтэй гэртээ урж яана гэсэн үг. Тэгээ Вендрия маань манайхыг тоогоод бас ингээд санаанд нь ороод хүрээд ирсэнд баярлалаа. Манай байрныхан шүү дээ. Тань тийм шүү дээ. Манай хамт одоо миний хөлтөд энэ Вендриахыгаа таньна шүү дээ. Энэ танаа өх юм. Энэ манай байрны. Байрны хөлтөд. За. Нэвтрүүлэг дандаа үздэг гэж байна. За. Одоо энэ арай хамгийн том. Танаа байрнаас хүн энэ гоё сакс тоо. За. Ер нь хоёул ингээд нэвтрүүлэхэд хууль мөл одоо нөө сурталчилгааны хууль мөл гайгүй үстэй. Гайгүй шүү дээ. Гайгүй тийм. Гайгүй. Гэхдээ нөгөөдөл ерөөсөө юмнаас ерөөсөө айжлахгүй. Ерөөсөө төмний төлөө өмнө цагаанаар явж ивэл тэнгэр ивэ. Би бас тэр хуулийн нийлээ эргүүлж уншлаа. Тэгээд ер нь бол нэг тийм хоригдсон юм байхгүй юм шиг үлээ. Учиргүй бол хоёулаа одоо юу гэдэг юм мөрийн хөтөлбөрийн тэр ялж болохгүй юм шиг байгаа нэ. Одоо бол мэдээж тийм. Тэгтэл манай гэрээр тийм ээ танаас урдан дандаа тийм нэвтрүүлэг явж байсан шүү дээ. Манайхаар ярьж одоо манай хоолын амтыг шалгана гэдэг нь би итгэж байна. Тэр нь бол сонгол Монголд ямар ч хамаагүй гэж ойлгож тийм байх тийм. Энд одоо хэр удаа амьдарч байна? Одоо би Лондонгоос ирээд би сансарт байсан нэг жил. Тэгэл ерөөсөө энэ байранд одоо 16 дахь жилдээ амьдарч байна. Хүүхдэд ясаа өөрөө олон манай байрны тийм. Миний хамт олон шүү дээ. За. Сакс тоглож байна та нар. Одоо том болоод гоё байгаа л хүүхдэд. Тий, манай байрныхан чинь бол мундаг сайн сакс тоглолттой хүүхдэдтэй. Чи хамгийн сайн байна. Өөр хэн сайн бэлдээд. Энэ хамгийн мундаг нь. За. Хэн бэлдээд. Чин хүслээ. Манай чин хүслэн чинь хамгийн сайн тоглож. Жижигхэн өслөө бүгднийг бас ялнаа бас. За. Манай шийт тэр байна. Манайхан сакс тоглолт би бас үзэн. Би жоохон фэн маягтай. За. Оройд. Тэгээд цаг зав ер нь баг байдаг үү дээ таны хувьд одоо. Ачаал өндөртэй байдаг. Гэхдээ би хийж байгаа ажил их дуртай. Өглөө болгон хийн гэдэг чинь энэ л хүмүүсийн төлөө шүү дээ. Ирээдүйд намайг юу гэж хэлэх хамаагүй. Энэ хүмүүсийн ирээдүй их сайхан байх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр л одоо Монголд шунлын далаадаа живж гэн. Тэрнээс аврахын тулд зарим нэг нь хүнд юу гэж хэлүүлэхээс айхгүйгээр зүтгэх л ёстой. Хүүхдүүдтэй ээжүүд жоох муухай ярих гэдэг л да. Нөгөөд нэг бас энэ одоо тавилттай ингээд баах хүүхдүүд цуглуулчлаа тав тэрийг тэхүүлээ те. Сайн зүгээр та нарт энэ цуглаараа хэлсэн үү? За энэ шууд нүднээр хэлчихэ. Тийм. Сая ингээд хүлээгээл энэ машин дээр сууж байхад энэ хөөх хүүхдүүд энэ ингээд тогдоодсон. Тэгээд телевизэн камер хараад энэ те хамгаалт энтертэй байд юм шүү дээ. Ерхийлж төвшөөд байхад энэ миний сонирхоод хүүхдүүд ингээд цуглуулчлаа л да. За миний хүүхдүүдэд заалий та нар цуглаараа мөгдө тийм нүгэлтэй юм хин ч хийж болох. Харин тийм болохгүй шүү дээ. Намайг орж ирэх болгонд сайн байна уу Ганбаатар хаа гэдэг ингээд нэмээд би дээрээс нь баярлдаг. За ориг сайхан өнгөрсгөө өнгөрүүлээрэ. За. Ингээд хамгаалалтын хүмүүс одоо ингээд цуг амьдрал юм уу тантай яа гэдэг. Ер нь үндсэндээ эн чинь төрийн ажил тэгэлгүй яах вэ? Миний охин чинь миний мондог охин байсан. За. Аав охин энэ тий дэлгүүр авах гэж шүү. За. За, Вендрия. Вендрия дэшээсөө. За, ингээд. За, валютын сангарч байна. Манайхан одоо юунд нь баярлаад байгаа ингэж өр тавьчаа тэрийг одоо ингэж одоо жоохон гэртээ улс төр яриад явах байдаг тий. Шууд л хэлж штэ ерөөсөө. Шинэ мэдээ өнөөдөр чинь энэ одоо хүлээгээдээс айхтар том хүлээлт чинь биелээ одоо зарим хүмүүс цааш алга малга ташаад байгаа юм шүү. Тийм 5.5 тэрбум долларыг өр тавьчаад баярлаад ах юм. Энийг хэн төлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жирийн ажилчин монголчууд төлнө, малчид төлнө, бизнес эрхлэгчид төлнө, наран тул дээр байгаа хүмүүс төлнө. Тэгэхээр тэр хүмүүс энэ 5.5 тэрбумыг юунд зарцуулах гэж байгаа юм? Яаж зарцуулав? Хяналт тавих. Тодорхой зүйлүүд байна уу? Бүгд хаалттай хаалганы цаана явж байгаа. Энэ мөнгө хамаа алга. Өмнөх 24 тэрбум долларыг юунд зарцуулсан бэ? Тэрүүгээр яг нэг ширхэг үйлдвэр барьсан уу?
90 оноос хойш нэг ширхэг улсын чанартай эмнэлэг баригдсан уу? Энийг асуух тэнцэл манай ард түмэнд байна уу? Сайлаа бэлтгэхээр саваа бэлдэ гэж байгаа. Энэ мөнгийг оруулж ирж болно. Ганцхан цооргоо саванд оруулж явах гэдэг. Энэ манангийн улс төрчдийн тансаглалд явах гэж байгаа юм уу? Өмнө нь тансагласан энэ олон офшорчдын дампуурлыг нөхөх гэж ирж байгаа юм уу? Энэ болгоныг тодруулж иж асуух хэрэгтэй. Би ерөөсөө эсрэг биш. Ганцхан тодорхой байлгал гэж байгаа шүү дээ. Энэ 5.5 тэрбум доллараар зэсайлуулах үйлдвэр барина, төмрийн үйлдвэр барина, гангийн үйлдвэр барина, тэдэн мянган орон сууц барина гэдэг тэр юм тодорхой байна уу? Энэ юм тодорхойгүй байж юунда баярлаад байгаа юм? Найл хийх гээд байгаа юм. Гээд цаашаа үргэлжлүүл. Гэхдээ манайх бол улс төр ярихгүй гэдэг хатуу дүрмтэй. Хоёрдугаар дүрм нь ямар ч хүнийг шумжилж болохгүй гэдэг дүрмтэй. Гэрт. Манай хүүхдүүд чи хурж ирэл одоо багш магшаа хэрвээ муудах юм уусвал анги дээрээ муудалцсан нэг хүүхдээ муудалцуулах бол ам руу налгадах хэрэгтэй манай гэрийн хууль. Тэгэхээр би ам руугаа алдуулмааргүй байна. Зөв. Гаматар гоч нь 3 охинтой байна тий? Миний 3 хөөрхөн охин байна. Миний нэг охин ээжтэйгээ Лондонд байгаа. Ингээд би 4 охинтой ийм хүн дээ. Бендрия гэдэг. Одоо Бендрияга би харахаар их хүндэлтэй. Миний буурлаа Монгол улсын гавьяат багш Бендрия гэж хүн одоо би Бендрия охтой сайн хүүхэн Ганбаатар шүү дээ. Бендрия охтой сайн хүүхэн Ганбаатар. Бендрия гэдэг хүн бол Аранга аймгийн Чулууц сумын хөрмөн бригадын хүн. Зөв. Тэгээд тэр үед Баян хонгор аймаг бас яг тасарч аймаг болоогүй байсан баг. Тэгээд одоогийн Арангаагаас тэр үед бас одоогийн Баян хонгорт очиж боловсролын газрын одоо эмхлэн байгуулах, зохион байгуулах ажилд оролцож явсан. Тэгээд Баян хонгортой шингээд одоо би Баян хонгорын хүн. Миний буурлаа бол Аранга аймгийн Чулууц сумын хүн. Тэгээд би Бендрия гэдэг чи миний овг болчиход байна шүү дээ. Бендрия овгтой сайн хүүгийн Ганбаатар гэхэд чи одоо сонсоод хүндлэн шүү дээ. Миний нөгөө буурлаа бол Дайчин бангийн гушууны хүн өөрөөр хэлбэл Баян хонгор аймгийн Баян овоо Галуут Эрдэнэ загт сумын хүн. Одоо миний аав маань лам хүн. Их том лам хүн. Миний буурлаавын маань үлдээсэн сахиус тэнгэр намайг ивэж явдаг. Миний ээжигийн аав бол одоо бас сайхан малчин хүн байгаа. Ингээд гэртээ нэгэнт урж байгаа юм чинь бас тийм ээ чиний Бендрия гэдэг нэрнээс болоод би бас одоо нэлээ юмнууд ярьчлаа. Та ингээд шууд намайг үүдэн дээр барьж аваад танаа хоол амттаа гэсэн али үзийгээ давхад ороод ирлээ шүү дээ. Тэгээ ер нь бол хэд удаа би танаа тоны гэдгээр бас гарсан. Тэгээ доотлын комент эднэр дээр бол одоо ингээ 13 дугаар хороолд нэг ийм гэрт амьдарч яа гэдэг нэг жоохон тийм мяалсан тийм комментуудыг үзчихэд миний хань бас жоохон сэтгэл нь дундуур Ганбаатар мань чи дахиж хүн авчирваа тэгээд хэлээд байсан л да. Миний хань ч жоохон ичимхий. Тэгээ би тэн дээр зүгээр хэлэхэд би одоо байгаа амьдралдаа аж аргалтай байдаг. Би эрх чөлөөтэй амьдардаг. Аимшигтай тийм ордон харшид амьдраад тэр нь олон сайхан монголчуудын сайхан амьдрах боломжийг одоо аваад өөрөө гоё ордонд амьдрна гэдэг бол тэр яг гоё гэрээ зассан уугүй юу? Энэ тустай ойлголт. Энэ утгаараа одоо би бас тийм ээ ханыхаа үгэнд орохгүй та чинь Бендрия манайхаар ирээгүй шүү дээ. Нийт телевиз үзэгчид монголчууд маань манай гэрт ирж байхад би үргэлж урайлах юм байна. Зүгээр хүний хань гэдэг чинь тэгэл одоо намайг чинь ингээл муу хэлүүлээд оромжлуулаад ингэх юм бол би биш энэ хүн чинь нойр нөрөхгүй байдаг. Таныг одоо болмол одоо юу гэхгүй Ганбаатар бити юм яриач гэж гоохгүй. Харин тэр тал дээр л минь хийж штэ гэдэггүй. Ямар сайжаа яг одоо оюу толгойгоо шудраг байлгая гэдэг анх үлсгэн зарлаад сайн муугаа дуудуулаад дөнгөж эхлээ явж байхад л би за миний хань тийм ээ одоо яадаг бол санаан зовж байгаа доо гэж бодчихсон. Надных гоё одоо тийм SMS ирж ирсэн. Тэрний юу гэсэн бэ гэсэн хүн чинь бас ханаасаа зовон шүү дээ. Одоо тэгээд ямар хүнтэй суудсан бол үгүй чи яасан муухай зарах юм бэ ч гэдэг юм уу юу ч бодож болно шүү дээ. Тэгээд зурагтаар чинь тэгэл одоо балбан шүү дээ. Тэгсэн бүх найз нөхд чинь чамаас урваад одоо бүх одоо ажил үйлс чинь хэцүүдээд ирсэн ч гэсэндээ үнний төлөө чи урагшаалах дахиад нэг алах. Цасан шуурга шуурж чиний хацар чинь хөлдөж гар чинь бээржсэн ч гэсэндээ
дахиад нэг урагшаалах гэсэн тийм одоо тийм мөрөөд байсан. Яг би дотроо бодохдоо өөр гоё газраас аваад копи пест хийсэн байж болно л доо. Таны утсан шууд мессеж байж болно. За энэ нууц ярьж яхад ороо. Тэгээд өөрөө тийм юмнаас хүн урам авд юм байна. Ямар ч байсан хань ижил дэмжд юм байна нэ тэрэг. Тэгээд одоо лицейний 12 3 жил болчлаа шүү дээ тэмцээд. Тэгэхээр одоо бол буцалтгүй. Одоо хэрвээ би болох юм бол над шиг дахиад нэг юм төмний төлөө дуурдаг хүн гаргаж ирэх хөө доройход 10 жил махаад улгаана. Энд би Ганбаатар үдээд байтай биш олон төмний итгэл хайраар одоо би энэ өнгөрсөн 20 жилийн монголчуудын зовлоны шаналлын бас нэг бүтээл нь шүү дээ. Надад бол одоо буцах ирэх бол миний ирэх биш болсон. Энэ төмөө олон одоо чи болио гэвэл болно үү? Ер нь ингээд энэ нийгмийн төлөө, энэ улс орны төлөө саяын гадаа үүдэндээс энэ ирээдүйн улс өөрхөн хүүхдүүдийн төлөө энэ бусрамг зүйлтэй ингээд тэмцээл зориг гаргаал өөрийгөө золиол ингээд зүтгэж яхад жоохон одоо юм өөдгүү бас юмнууд бас явагдаж штэ та энэ бол одоо pop mob ч гэнэ үү те сайхан попи хаантаа чи ярьж байгаа чи өнөөдөр хаантаа ярилцж шүү ер нь та юмд гомддгүү нэг гомдохгүй гэж худлаа ярихгүй гэхдээ яг гомдох сэтгэл байна хүн юм хойндоо ингээд чин сэтгэлээсээ зүтгээл хартанкэгэрэл зүтгээл ингээд явж байхад за яг үннээ хэлэхэд нэг сүүлийн зарим жилүүдэд ялангуяа тэр боловсралтай боловсралгүй янз бүрээр ингээд дуудаж байгаа үед сэтгэл их муухай. Тэр эрх баригчид ер нь миний сэтгэлд муухай болох гэж л үзэж байгаа шүү дээ. Намайг хязгаарч хүнч энэ их өндөр боловсралтай гинлээ гэж дэмжээгүй шүү дээ. Энэ үнийн ярьж байгаа энэ сэтгэл байна, энд чин сэтгэл байна. Энэ тууштай байна гэж дэмжиж байгаа шүү дээ. Хоёрдугаар тийм боловсралтай юм бол яагаад миний тавьж байгаа уул уурхайн баялагийг монголчуудаа ашигтай шимтэй хүртээе гэдэг асуултанд хариулахгүй байгаа юм. Яагаад миний үндслэлд хариулахгүй байгаа юм? Тэцрийн хэлсэн үг шүү дээ. Би яг улс төрийн асуудлаа тавихад тэрэнд хариулахгүйгээр миний хувь хүн рүү дайрж байвал би ялцсан байна гэж хэлсэн байдаг. Тэр шиг би бол энэ манангийн орой дээр байгаа хүмүүсээс хангалттай чадвартай, туршлагатай гэж боддог. Тэгээд бас одоо Монгол Ардын хувьсгалт нам, Enquirer дарга гэдэг бүр илүү туршлагатай, хүчтэй хүмүүстэй би хамтарч ажиллаж байгаа. Энэ чи заавалчгүй ганцхан өөрөө би ажиллаж байгаа юм биш шүү дээ. Хоёрдугаарт яг ингээд болцоод үзэл тахч байхад аимшигтай хүтгэлэг орж ирэл муухай өргөтл ингээд доромжлоход зарим үед баг 2-3 жилдээ нэг удаа нэг тийм муухай оргиол нэг тийм дотор муухай оргих үед бол за мөнх тэнгэр минь тийм ээ тэнгэр мэдэг би өөрөө шалтгаалах бүх зүйлээ хийлээ. Одоо мөнх тэнгэр мэдэг би ер нь өөрөө шалтгаалах бүх зүйлээрээ л хийж байна. Гэдэг энэ үгийг кинондор гардаг л да. Яг тэр гарч явах үед ойлгодгүй юм байлаа. Яг өвдөг сулраал ингээл нэг л асар их балбалтын дундуур явж байхад энийг хэлдэг. Тэгээд дотроо боддог зүйлгүй. Гэхдээ би ингээд тэмцэхэ болоод ингээд орхиул Монголын баялагийг тэр чигтэн тавиад тууж байгаа юм биш үү? Гэсэн нэг юм бодол. Тэгээд тэр чинь мөн зүүнч гэх шиг бүр баллаа шүү дээ. Одоо жишээ нь тэр мөн гэж байгуулга байхгүй шүү дээ. Дэлхийн инх тайвны монголчуудын холбоо гэдэг байгууллагын тухай яриад байгаа. Тэр нь ням доржгоон гарын үсгтэй хууль зүйн яамны гэрчлэгээтэй Монголд үйл ажиллагаа явуулна гэсэн байгууллага. Хууль ёсны. Энэ байгууллагын хурал нь төрийн ордонд болсон. Тэгээд тэр нээлт таалтын дандаа ерөнхий сайд том дарга нар тавьсан. Хэрэглэх газрын дарга байсан. Одоо тэр хүмүүсийн нэрийг хэлвэл бас хам хэрэгтэй болчихгоо л шүү дээ. Тэгээд дараад нь нэг Солонгост нэг хуралд өргөсөн манай бүх хамбууд явсан. Манай одоо шашны тэргүүнүүд хамт явсан.
яруу найрыг зохиолчод одоо зохиолч тэргүүнүүд явсан. Нэрийг хэлвэл бас тэднийг би хөлдөөж хэлчих гээд байна да. Ингээд би өөр мөнх тэнгэртэй шүтэ залбирдаг, буурлаав маань бурхан шүтэн ингээд бүгдөө ингээд байдаг ийм л нэг Монгол хүн. Тэгэхэд үзэл санаа шүтлэг бишрлэр минь хүртэл оромжлол нь хамгийн аюултай нь хувь хүнрүүл дайрна. Миний ярьж байгаа асуудалд хариулт өгөөл гэдгийг би ганцхан хүсдэг. Би ерөөсөө хувь хүн ярьдаг. Хариулт байдаггүй. Хариулт байхгүй. Нөгөө дашдондог үлээ нөгөө элбэг доржгоогоос нэг төрийн шагнал авсан зохиолч байгаа шүү дээ. Тийм тийм. Дашдондог баха. Нэрийн буруу хүүхдийн зохиолч дашдондоггүй. Дашдондоггүй төрийн шагналт болцоо. Тэр хүн Баабар цэгмэн дээр битсэн шүү дээ. Үгүй таминэ. Энэ Амбатар Дубайн гэрээ гэдгийг шүүмжлээд одоо би их хурлын гишүүн байсан л да. 3 сумын нутагт одоо Өмнө Говь аймгийг одоо Монголын газар нутгийг 15 олон улсын банкны барьцаан тавьсан байна гэд барин 50 чуулган дээр яриад байна. Хэрвээ энэ хүн үнэн хэлж байгаа бол тамины арт түмэн даяараа босъё. Энэ ерөнхий сайдаа шоронт хий. Хэрвээ энэ хүн худлаа яриад байгаа бол хурдан шар хатан хэвтүүл. Тэгээд өнөөдөр хүртэл аль ч болсонгүй. Аль нэг нь болох ёстой шүү дээ. Эсвэл намайг тэр гизүү хариуцлагын өөрөөл эсвэл тэр гэрээ хэлсүүн хариуцлагын өөрөөл. Хэрвээ би буруу байсан бол аль хэзээний тэднээс нь шараад идсэн. Тэднээс цагдаа байна, тагнуул байна, шүүхэн байна, прокурор байна. Харамсалтай нь, гунигтай нь би үнийг ярьж байгаа. Би баримттай ярьдаг. Тэгээд манай нөгөө олон доктор, профессор эрдэмтэд нөгөө айгүй олон дипломтой улсууд одоо би гүн дипломтой шүү. Хөдөлмөрийн дээдийн диплом би төгссөн байгаа. Мастер хамгаалсан. Хөдөлмөрийн эдийн засгийн байгаа. Тэрийг минь хүртэл гутаанд оромжлоод ингээ байхгүй болгосон. Би чинь нэр хүн дээрээ гохирж яваа гэж одоо гомдол нэхэлтэй нь биш. Тэгэхээр тэр олон уул уурхайн эрдэмтэд энэ манай хуцгаа, авир мэдгуй гэж цөөхөн эрдэмтэл ярьдаг. Бусад эрдэмтэд хаа байна? Энэ ихтэй сургуулийн мундаг профессор докторууд хаа байна? Энэ гавьяат эдийн засгчид хаа байна? Энэ хуулийн том өөрийгөө ухаантай гэж байгаа энэ эрдэмтэд хаа байна? Ийм амиа бодсон. Тэр Харвард мар төгссөн нэг айхтар хүмүүс зөндөө шүү дээ. Тэгээ Харвард гэснээс би гадаадд явж сургууль соёл төгсөх гэж зүдэрч ирсэн. 88 оны төгсөлт анх Германы бэлтгэлд инженерийн бэлтгэл сурж байлаа. Дараа нь Полин дээд сургууль, тэгээд Оросд сурж ирсэн, Англид сурлаа. 90 оноос эхлээд бидний стипендийг тасалсан юм. Зогсоосон. Тэгээ би Харвард гэж хэлсэн дээр тулгуурлаад хэлэхэд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл би тэр зах зээлийн шилжилтийн 90-ад оны тийм ээ оюутнуудын л нэг би сайд аавтай биш, би баян аавтай биш, би шудраг аавтай. Надад ганцхан 8 хийж өөрийгөө аргалах нэг боломж байсан. Би 7 хүүхэдтэй айлын том 6 дүүгийнхээ төлөө ажил хийх ёстой л хүн. Айлын том ачаагаа өргөх ёстой. Ачаагаа өргөх ёстой. Мойжи маань эрт өнгөрсөн. Тэгээд эднийг боловсралтай болгороо л гэж над загсан. Тэгээд гадаадд очиж аяг угаасан, аяг тавг угаасан, гудамд хог шүрдсэн. Би аяг угаасан болохоос биш тархиа угаалгаагүй. Харин зарим нэг сайд дарга нар улс төрчид очиод аяг угаагаагүй гэхдээ тэд тархиа угаалгасан. Энэ хоёр өөр ялгаатай. Тэгээд тэгэхээр хэлхийг хүсэж байгаа зүйл бол 90-ад оны зах зээлийн шилжилтийн үед бид сандарсан. Бөөн бөөнөрөө бид энэ амиа бодсон улс төрчдөөс болж гадагшаага эдийн засгийн дөрвөгчд болсон гэдэг. Гадаад очиж боловсрол эзэмших гэж ядарч үдэрсэн олон монголчуудын төлөөлөл. Би гадаадд ажиллаж байгаад ирсэн хүмүүсээс анхны улсын хурлын гишүүн болсон. Зөв. Тэрнээс улс төрд байж байгаа тэнд очиж дөрвж байгаа. Тархиа угаалгаж байгаа. Тархиа угаалгаж байгаад ирээд гишүүн болсон хүний тухай яриаггүй. Ерөөсөө амьдралын төлөө зүтгэл боловсрол эзэмших зүтгэж явбал гадаад тэр аяг тавгаа угааж ингэж нөгөө диплом авах гад мөнгө нь хөрөхгүй ингэж ядарч явж байгаад ирээд их хурлын гишүүн боллоо. Гадаадд ажиллаж амьдарч бас Монголоо яагаад ийм орон шиг болгож болохгүй юм бэ гэж олон шаналж яваа хүмүүсийн төлөөлөл бэ.
гадаад байгаа хүмүүс илүү эх оронч патриот байдаг. Тэгэлгүй. Илүү шаналдаг. Баян харьцуул тэгэл. Баян харьцуул тэгж яагаад миний Монгол юм болдгоо юм бэ гэж бүр илүү шаналдаг. Тэр хүмүүсийн төлөөллөөс магадгүй би ерөнхийлөгч төвшиж байгаа анхны хүн. За яг намайг боловсролтой боловсролгүй гэж ярьж байна. Тэгвэл би жирийн гэж байгаа шүү. Энгийн ажилчин ангиас анх удаа Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа хүн байна. Лех Валенса гэж одоо Польшийн хүн, Монгол хүн, Монгол тэр одоо орныхан бол монголчууд маань бүгд мэдж байгаа. Энэ одоо токорчин хүн үйлдвэрчний хүн л дээ. Чи Польш орн одоо өнөөдөр соц орнууд дотроос хамгийн хөгжилтэй нь л шүү дээ. Лех Валенса байна. Бразилийн одоо бас үйлдвэрчний хөвлөөс гарсан жирийн ажилчин хүн байна. Ерөнхийлөгч хийж байсан их мундаг хүн байгаа. Миний шүтдэг хүн бол Голландын ерөнхийлөгч Wim Kok гэж хүн байгаа. Lee Kuan Yew гэж одоо энэ Сингапурын хүн их дуурайж байсан юм л да. Wim Kok-ын номыг би уншина. Тэгээд хүн ч ер нь сул талаа нөхөх гэж их хичээд юм байна. Би маш их уншдаг харин миний давуу тал. Энэ сайд нартай маргалдаж хүмүүсийн цалинг 6 удаа нэмүүлж мэдээж үйлдвэрчнийхээ хамт олонтой хамтарч 6 удаа нэмүүлж байсан. 4 удаа тэтгэвэр нэмүүлж тэтгэврээ нэмүүлэхийн тулд 11 хоног хөр заснаар яг 1 сар шиг санаж байна. Хүүтэнд майхантай гадаа талбай дээр одоо сууж зүдэрч явлаа. Тэр мэтгэлцэн болгонд тэр одоо хилцээр болгонд зүгээр л би нэг тийм сэтгэлийн хөдөлгөөнөөр яваагүй. Тэнд бас туршлага, мэдлэг, чадвар маань байсан. Тэр сайд нарыг мад хийхин тулд би их уншдаг байсан. Инхлээр Монголын ард түмэнд баярлдаг. Өдий хүртэл намайг дэмжиж, өдий хүртэл сэтгүүлийн салбарын ажилтнууд та нар маань Улаанбаатарыг нэг алуулчихгүй шиг тэр олон олигарх бүлэглүүдийн одоо хавханд оруулахгүй шиг ингэж хамгаалж ирлээ. Мэдээж би шархтан шүү дээ. Тэгэд чинь тагнуул цагдаа шүүх хүчний байгууллагаараа ажилласан юм гэнлээ шүү дээ. Тэгээд амьдрал сайхан болно, Монгол одоо л болсон. Ерөнхийлөгчд нэр дэвших энэ шийдвэрийг гаргах гэж бас энэ тархийг бол бас нэлээдгүй ажиллуулж, нэлээдгүй одоо бодсон баг тийм ээ. Ер нь яг дэвших гэдэг тэр шийдвэрийг гарах болсон шалтгаан. За Монгол улсын ерөнхийлөгч болж ижил одоо би энэ эх орондоо нэг улам тус болох юмсан гэдгийг бол 2-3 жилийн өмнө би баг мэдгдсэн шүү дээ. Хүн нам байгуулад олон сайхан залуучуудынхаа төлөө би зүтгээд явж байгаа. Тэр залуучууд маань одоо ч надтай холбоотой байдаг. Гэхдээ манангийнхан хоёр талаас нийлж дээд шүүхтэр бүрдэхгүй бидний тарааж нухцсан дарж дотор нь тагнуул оруулж зовоосоо. Тэр бол миний тэмцлийн амьдралын бас л нэг хэцүү нэг хэсэг нь. Тэгээд одоо хүмүүст урам зориг өгөхийн тулд өдөртөж байгаа хүн чинь хүмүүст урам зориг өгөх ёстой. Тэр хүн аимхай байвал дагж байгаа хүмүүс улам л аимхай байна. Тэр хүмүүстэй би урам зориг хүүднээс би ерөнхийлөгчд нэр дэвшин цөмөөрөө ялалт байгуулъя гэдэг урам хайрлсан. Нөө манангийнхан ч ухаан алдтлаа айгаад нөгөө намайг чинь тараах ажиллагаа руу орж байгаа юм л да. Тэгээд би энэ бүхний тойрж юу таны асуултанд хариулах гээд байгаа вэ гэвэл Монгол хүн болгон Монголоо аварья гэж боддог. Монголоо аварья гэж боддог хүн болгон Монгол улсын ерөнхийлөгч болох юмсан гэж боддог. Би тэдний л нэг. Ингээд энэ удаагийн 17 оны сонгуульд инквайр даргаыг тууштай дэмжиж ажиллана гэд очиж илэрхийлээд Монгол Ардын хувьсгалт намд гишүүн болоод болёо гэд илэрхийлээд Монгол Ардын хувьсгалт нам дээр манангийн эсрэг бүх иргэний нийгмийн байгууллагууд нийлэх ёстой гэж очсон. Манай шинэ баяр дарга байна, эх орончдын эвсэл байна, баярхүү найз маань байна, доктор баярхүү, эдийн засагч баярхүү бол мундаг эдийн засагчуд. Тэгээд одоо Ганбат гээд миний одоо олон андуутайгаа очиод бид хамтарч ажиллаад инквайр даргыгаа энэ удаа ерөнхийлөгч болгоно гэж зүтгэжсэн. Тэгсэн үндсэндээ ялсан. Яагаад гэвэл манангийнх ухаалттай байсан.
Инквизитор дарга ерөнхийлөгч болох нь тодорхой болчлоо. Наадхай чинь унах ганцхан арга бол дэвшүүлэхгүй байна. сонгуулийн ерөнхий хороон дээр хууль бусаар дэвшүүлэхгүй байх явдал. За ингээд тэд одоо үндсэндээ аврагыг хайж авраг болох ёстой шүү дээ. Тэд авраг болох хүнээ наадмаас гасчихад өөрөө авраг болно гэдэг бүр байж болохгүй зүйл. Тэгсэн намын нөхдөөд чи дэвшээ гэж. Гэхдээ би одоо тийм юм бодож ирээгүй. Би яг хүсдэг. Би хийх юмсан гэж их олон төлөвлөгөөтэй. Гэтэ надад бас ирээдүйд боломж олдох баха гэдгсэн чинь. Манай Эрдэнэжмийн дараа нөгөө Монгол Ард Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дараа. За нөхөр минь. Яг хатуу үг хэлсэн. Тэрийг нь хэлвэл хүний үгийг бас хамаагүй ингэж яаж болохгүй байх. Их хатуу үг хэлсэн. Их хатуу үг. Энэ бол яг л тэр үед мөнх тэнгэр намайг ивэж байна. Би ер нь зүтгэх юм байна л гэж бодсон. Одоо нөгөө мөнх тэнгэр их яриад ахлаар одоо нөгөө сөрөг пиарчд намайг доромжлоод эхлэх байх л та. Хэзээч Монгол хүн мөнх тэнгэрээ шүтгэхдээ айж болохгүй. Намайг маргаашнаас эхлээд энэ одоо сөрөг пиарчд нь Рио Тинтогийн мөнгө авсан пиарчд нь Манангийн пиарчд нь намх ажилда ализены ангуучилж байгаа. Хүн намайг юу гэж хэлэх болоо гэдгээс эмээхгүй байх нь улс төрчин нэгдүгээр алхам. Тэгээд би зүтгэе гэсэн. Урд нь бол Ардсан намын хүмүүс над руу яриад чи дэвших гэж байна уу? Ямар ч тийм бодлого шүү гэж үнэ хэлжсэн. Ардын намынхан одоо бас найз нөхөд бас байлгүй байх юм. Дэвших гэж байна уу л гэж. Гэхдээ тийм байхгүй. Би инквизитор даргаагаа дэмжиж байгаа л гэсэн. Одоо зөндөө олон хүмүүсгүй чи яасан одоо бидний хуурчвал гэдэг. Би хуураагүй шүү дээ. Би дэвшихгүй гэж бодож байсан. Ийм л юм болсон юм байна. Айдл юм болсон. Тэр нэг одоо Монгол Ард Хувьсгалнаас ерөнхийлөгч дэвсэх юм бол одоо хэдэн тэрбум ч гэнэ бас нэлийн өндөр мөнгөний дүн хүн юм яригадаад байсан. Тэгээд таныг одоо тэр хэмжээний мөнгөийг бас гаргаад өгч байгаа ч гэдэг юм гадуур ус юм яриа л лээ. Ерөөл Батор шиг. Ерөөл Батор. Тэгэхээр миний эсрэг өрсөлдөж байгаа хүмүүстэй хов хонзонгоор дүүрсэн энэ улс төрд хамаагүй их битээ хов яриарай л гэдгийг би одоо тэр зүтгэж байгаа сайхан найзуудтай л хэлмээр байна. Тэдний багт нь хэлмээр байна. Тэр хүмүүс бол өөрсдөө бас арай ч юм ухаан нэхгүй. Зөв баг нь таалагдах гад юу ч солиорч магадгүй. Тэгэхээр за 10 марга бид гаргаж чадахгүй. Монгол Ард Хувьсгалт нам бол ард түмний нам. Би тийм олигархуудын нам биш. Бид ард түмнээс хандваргүй. Яг нэг нэр дэвшигч бол 3.6 тэрбум төгрөгчөлөө тийм мөнгө гаргах хэрэгтэй байх шүү. Би нэг тийм нэг том олигарх Монголыг одоо идэж ууж гадагшаага уул уурхайн баялагын зөөж байгаа олигарх эдийн засгийн бүлэглэл улс төр эдийн засгийн бүлэглэлд 10 тэрбум төгрөг их мөнгө байж болно. Монголын ард түмэнд өөрийнхөө төлөөлж байгаа хүүг гаргахад хүн болгон 1000 төгрөг гаргахад энэ мөнгө бий болно шүү дээ. Тэгэхээр бол тэр 3.6 тэрбум төгрөгийг ярьж байна л да. Хүн болгон 1000 төгрөг гаргахад л болчихно. Би ард түмнээс гоохот нүүртэй. Зарим нэг нэр дэвшигчд маань нүүр байхгүй. Харин тэд ард түмэндээ өгнө. Энэ сонгуулиар тэд хулгай хийсэн мөнгнөөсөө ахиухан тараах ёстой. Бид ямар хинэн их мөнгө хулгай хийсэн бэ? Хинэн их мөнгөтэй вэ гэдэг уралдаан биш шүү дээ. Хинэн их сэтгэлтэй вэ? Хинэн их одоо төлөвлөгөөтэй вэ? Монголыг аврах төлөвлөгөө хэнд нь байгаа юм бэ? Гэдэг уралдаан. Сэтгэлийн уралдаан. Хэл хөл сэтгэлийн зарц. Тэгэхээр манай нөхөд маань тэмээ маш том л доо тэднээс булаа л да булаа. Аимшигтай булаа. Тэд ингээд 60 тэрбумын ч гэлөө нэг шүүхээр манай Эрдэнэжмийн дарга шүүхтэй байгаа шүү дээ. 60 тэрбумын ч гэлөө нэг баахан одоо улгаан дээрм хийцэн одоо ер нь төрийн албан хаагч төрд итгэж ажиллахаа болсон шүү дээ. Тэр чинь бүр ингээд одоо хэн нэгэн кран мафиад итгэж ажилладаг болсон. Манан дотор биш, мананд итгэх биш. Манан дотор хэн гэдэг кран намайг татах вэ гэж итгэж ажилладаг болсон. Тэгэхээр тэр их мөнгөний уралдаан биш, тэд булаа биш шүү. Ард түмэн тэднээс бити ай. Айгуу том тамирчинтай өрсөлдөх гэж байгаа бол
тэр булчин шөрмөс тэр олон допинг тэрбум төгрөгийг хараас битгий сурд. Тэдний зүрх минийхээс жижиг. Яг зүрхээр өрсөлдөө шүү дээ. Рингэн дээр гараад үзэлцэхэд биднээс яг л шалдан биеэр үзэлцсэн. Тэд нөгөө 60 тэрбум авч орж ирэхгүй шүү дээ. Монгол болсон шүү дээ. Монгол болсон шүү дээ бид нар. Бид биш шүү дээ. За дуусла. Одоо энэ олигарх бүлэглүүд бол бяр авчлаа. Одоо бол хүч авлаа гэж дийлхэ боллоо. Боллоо гэж бодож байгаа бол яг ингэж бодуулах гэж тэдний PR-чд мөнгө зарцуулж ажилтаа шүү. Яг ингэж л бодуулах гэж. Чи оюутлахад хардаа анх ингээд тэмцэж байхад хүмүүс ярьж ирсэн. Ганбаатараа чи гацаахаа болооч. Өдөр болгон $1 сая орж ирэх юм гин штэ. Тий. Гү чи яасан мó хүн бэ? Нөгөө баяр сайд чинь хөрхи өдөр болгон $1 сая орж ирнэ л гэж яриад байна штэ. Чи битээ гацаагач. Орж ирэхгүй байна гэрэн дээр нэм юм алгаа гэдгийг би хэлж байсан. Одоо яг энэ дээр хэн боловсралтай боловсралгүй гарч ирж штэ. Энэ олон докторууд хаа явсан тэр үед? Таны дүүнэр одоо яг ямар салбарт ажиллаж байгаа юм? Тэ яг хоо. За одоо бараг нэг утгаараа дүүнэр маань бүгдөөрөө дээд боловсрол эзэмсэн нэгээс бусна. Бүгдөөрөө дээд боловсролтой бүгдөөрөө одоо өндөр боловсролтой туршлагатай гадаад төгссөн улсууд. Англи төгссөн, зарим нь Австрали төгссөн. Тэгээ дүүнэр маань одоо бүгд л хувийн хвшилд ажиллаж байна. За яг төхөрд ажиллах гад эсвэл одоо юу гэдэг нь том оюутлахад ажиллах гад ингээд оролдохлоор зэрэгэл хачаал, хяхаал, хэл зовоохын тэгээд бараг төмний төлөө ингээд зүтгэснээрээ дүүнэр дээрч бас тус биш ус болоод ч байна уу гэж заримдаа бодогдохоор. Гэтэ ерөөл гэж байгаа. Тэдний өөрөө хөхөд бас сайн явах баха. Энд чи бас нэг ерөөл шүү дээ. Тэр чи өнөөдрөө дүгнж болохгүй. Эдсэн ирээ хуваарж идүүлсэн бот ургадэмаа гэдэг шиг. Би өнөөдөр бас түмэндээ ингээд нэртэй түмнийхээ хайр хүндлэлд ингээд итгээд явж байгаа нь. Миний аав ээж өвгдөөд за бүр ярих юм бол миний өмнөх насны хүн их л буянтай сайхан буян хэлсэн хүн байна даа л гэж дотроо боддог. Яг өөрийнхөө хүчээр гэж хүн бодож болохгүй шүү дээ. Тэрэн шиг дүүнэрдээ ингээд өнгөц харахад бэрхшээл учруулж байгаа юм шиг боловч зарим нь нөгөө түрүүний яриад байдаг Теймсд ажиллаж байна. За тэр нь ажлаасаа гусгацсан гинлээ одоо шүүгдэж байгаа гэсэн. Тэгээд нэг нь оюутлахад байж байгаад одоо шудраг бус юмны эсрэг тэмцэн үнцэнгээд авчихсан. Тэгээ одоо хаанд ажилд ормоор байна. Тэгэхээр л аваа авмаар ажилласнаа өө чиш нөгөө оюутлах нь хөргөө. Одоо тийм айцтай болсон байна шүү дээ. Тэгээд за одоо тэгээд гусагдаал одоо бүгдөө л хувийн л орчуулга хийгээл явж байгаа байх. Тэгээд одоо тавчхандаа сайн яваа. Тэгэд хамгийн гол нь нүүр ордон зөвл амьдрах хэрэгтэй гэж бодож байна. Энэ бас их сайхан зураг байна. Тэ. Энэ манай Баян Хонгор аймгийн их богд бидний шүтэн. Би хонгор хайрхнаа шүтэн, Монголын яваагаа шүтэн. За энэний цаан чинь нөгөө Сэгцган богд байгаа шүү дээ. Тийм. Энэ уулын архан талд тэгээд миний одоо ах зурж өгсөн. Зөв. Тэ. Ах маань зураад надад бэлгэлсэн байгаамаа. Тэр зургийг тайлбарлаж өгөөч та. Тэр миний гэр бүлийнхний зураг. Миний Буурлавын нөгөө Бендерия гэдэг хүний чиний амьда юм да. Хүний Буурлавын маань Баян Хонгор аймгийн 2 дугаар 10 жилийн нэрэмжт Намжлын Бендерия гэж хүний ойг тэмдэглэж хөшөөний нээлтэнд оролцох гээд бид ном гаргасан. Зөв. Тэгээд Буурлавынхаа ойд зориулж ном гаргахдаа бид бүгдөө нэг зураг авахулсан. Тэгээд Буурлав маань тэр тэнгэрээс хүртэл биднийг ийм хамтаараа зураг авахуулахыг боломж олголоо шүү дээ. Тэгэхгүй л бид тэгээд давхаад байна шүү дээ. Ингэж хамтаараа зураг авахгүй юу чинь бид ер нь цуглардгүй шүү дээ монголчууд. Тэгээд энд их эзэн Чингис хааны хөрөг. Энэ Чингис хааны хөрөг манай нөө соён гэгэрүүлэгч телевизийн Хишиг сүрэн гүн үйлс ундрах гэдэг миний найзууд маань надад өгсөн нэг сайхан инээмсэглэж ивэж харж байгаа зураг да. Тэ. За. Тэр дээгүр Алтан сарнаа байна. Чиний нүд нь хэлэх гээд хэлж чадахгүй нэг юм шиг. Алтан сарнаа байгаа даа.
Тэр одоо ямар байна? Тэр Монгол 100-ны хамгийн тэргүүний улс төрч гэдэг шагналыг заавал ямар телевиз билээ надад бэлгэлсэн. За. Шалгаруулсан. За. Ийм л олон дурсгалын зүйлтэй хүн даа би. Одоо гол одоо жоохон хүн тайлбарлаг бол нэг хэдэн ном л баг шүү дээ. Тийм байна. Ном бол байна. Тий. За энэ би номнуудаа жоохон онгорч номнуудаа тайлбарлая да. За яг хөө ном гэвэл одоо энд ингээд одоо тийм ээ 20 дугаар зууны одоо яг эдийн засгийн энэ том ном байна. Энэ Piketty гэдэг одоо энэ Францны бичсэн. Францад их шударга байдаг. За Майкл Портрийн номнууд их байна. За яг Монголоос гэвэл би хөх судрыг их унших дуртай. Зөв. Хөх судар хамгийн сайн уншихад хэцүү. Гэхдээ ойлгуул их гүн юм бичсэн байдаг. Ванчин болон инженеашгүй бол ерөөсөө л тэр хүн амьдралаа бидний төлөө зориулсан. Хооч уу маань ой төрсөн сармагчин шиг битгий зовоосаа гэж хүн өвөг дээдсийнхаа яаж зовж зүдэржээж ойлгуулахыг хичээсэн зүйлийг мартах юм бол бид сармагчин болно. Сармагчин яагаад хүнээс ялгаатай байдаг вэ гэвэл өвөг дээдсээсээ хийж сурдаггүй, тоодгүй. Тэгээ ой төрсөн бол бүр балархана штэ. Дуурайч байхгүй. Бид ерөөсөө л гадныхныг дагаж дуурайж далдганаж сармагчин шиг байгаа. Бид өвөг дээдсээс суралцах хэрэгтэй. Харин гадныхан чинь бидний өвөг дээдсээс суралцах шүү дээ. Ийм л гонигтай байгаа юм. Тэгээд за одоо баахан ном яриул хүмүүс нөгөө сүрфи арчид ажиллаж байна. Одоо би айгүй болгоомжтой болсон байгаа шүү дээ. За энд танай гэр бүлийн зураг байна. Тий. Миний охин энэ хамраа авч яхад авсан байлаа. Энэ сонгуулийн сурчлагын зураг шүү. Ингээд би тавьчлаад ингээд тавьчихсан байгаа. Энэ гоё жаа залууд. За их Монголын овоо маань байна, цагаан ээж байна ингээд өглөө болгон залбирнаа гэж. Тэгээд Монгол төмний хатлал залбирдаг хүндээ одоо миний гэрч одоо ингэ шиг л болж ах шүү. Өөр нь гараад хэрэг байна одоо манай нэг найз хэлсэн шүү. Тий. Нөгөө хүн амтын гэртээ дагуулхлаараа тэгээд басан болоогүй ингээд нэг олон өрөөтэй юм шиг гисээд яваа загнасан шүү. Тэгээд хараач хоёр өрөө байр юм уу тий. Хоёр өрөө байр. Олон л байгаа шүү дээ. Олон байна. За яг нэг голсон юм тий хайрлаа. Та юм чөлөө цагаа хэрэг яаж өнгөрүүлдэг? Уулаад алхна. За. Тэгээд тангадан гарсангаа эхлээд эртээд их гоё. Монгол хүн ухаантай шүү. Уул руу алхна гэж хэлдэг юм байна. За. Жорлон луу, тэр луу соошоо гэдэг. Уул өөд. Зөв. Тийм ээ? Уулууд алхна. Уулууд алхна. Нутгаада. Нутаг руу гэхгүй байна шүү дээ. Нутаг уруу гэхгүй байна шүү дээ. Нутгаада. Үгүй юм. Энэ өвөг дээдсээс суралцах юм их байна. Тэгээ би сая алдаа хийгээд хурдан засчих шүү дээ. Уул өөд алхдаг. Уулаад алхдаг. Спортоор хэрэгжүүлдэг та. Ер нь одоо бөмбөгтэй янз бүрийн спорт байна шүү дээ. Тий. Ер нь форум гайгүй байгаа шүү дээ. Ер нь бол жимбгэр байна жимбгэр. Тий. Тэгэхээр яг хөө их л алхах хэрэгтэй. Баян алхах нь одоо чи нөгөө бас хамгаалтанд орсон байдаг. Тэгэл нөхөө хангинуулаад, бэжгнүүлээд, бөглөөл дахиад явах бас болохгүй. Тэгээд бас төрийн хүндлэн хамгаалтын албаныхандаа хэлж за би алхахдаг л юм шүү. Алхамаар байна. Тэгээд одоо байнга л алхахдаг. Тэгээд ер нь бол улс төрчдөд нэг юм хэлэхэд байна шүү дээ. Төрийн хүн нийтийн унаанд суух хэрэгтэй шүү дээ. Энэ бичигдээгүй хууль. Черчилл нэг ингээд нэг юм машинаас гарч ирээд гаван зууцсан нэг юм гарч ирсэн зураг байдаг да тий. Таксинаас гарч ирсэн байдаг шүү дээ. Лондон каб гэдэг юм хар таксинаас гарч ирсэн зураг байдаг. Таксиг нийтийн унаа гэж тооцдог. Зөв. Автобус сууж болно. Бүр яраад байгаа бол таксиг сууж болно. Тэрнээс би мэдээж одоо ийм юм ярьснараа нөгөө мөн коммунист гэл янз бүрээр дуудуулах байх. Нийтийн төлөө зүтгэж гэж байгаа хүн бол нийтийн унаанд суух ёстой, нийтийнхээ одоо амьдралд ойрхон байх ёстой. Манай чинь ойлголт өөр байна шүү дээ. Одоо чинь бүр хуучин даргийнхаа машиныг хүртэл голол үзээд байгаа юм шүү дээ. Тэгэл энэ чи одоо ер нь энэ өгсөрмөд амьдарч байгаа гүм арчаагүй хүнээгээ зарим нь хэлчих гээл хаа. Тэгээд тэр мэрийг нэг комент уншичаад нөгөө эхнэр хэмзэглэн мань мэт нь бол тоохгүй шүү дээ. Бүр тоохгүй дахиад байна. Тэгэхээр хүмүүсийн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. Бидний итгэлийг аваад надад үйлчлэх гэж байгаа хүн
заавалчгүй тасархаа офшортон байх албагүй шүү дээ гэдгийг л хүн болгон бодоосоо. Хэрвээ офшортон байгаа бол одоо зарим нэг найзууд маань одоо за би тоог нь андуурч хэлээг бол 36 тэрбумтай нөгөөх нь 24 тэрбумтай төгрөгтэй мад анзан. Бид мөнгөний уралдаа хийх гээгүй шүү дээ. Бид мөнгөөр уралдах гээгүй. Бид зүрхээр уралдах гэж байгаа. Тэгэхээр Ари мөнгөтэй голоороо л гэж хэлэх гэдэг шүү дээ. Гоо сайхан байр шүү дээ. Юу гэнэ болох вэ? За нэг комент уншсан хүн сайн хэлээд өгөөс. Халамжлаа сайхан гэр бүл байна. Октоддоо та цаг зав хэр гаргаж чаддаг вэ? Өстө азар сүүлийн жил өстө октодтойгоо тоглоод яагаад энэгээд энэ 16 оны сонгуульд оролцсны дараа их сайхан одоо хань ажилтайгаа хүүхдүүдтэйгээ ярьж хөөрж хүүхдүүдтэй сургаж миний хүүхдүүд одоо энэ 84-т сурдаг. Март багш маань 84-р сургууль сайн багш шүү дээ. Март цагаалтай их сайн сургууль. 194 баг. Энэ цэцэрлэгийн нэрийн энэ цэцэрлэгт миний охин явдаг. Төгсгөн сая гимнастикийн аваргаар дүүрэгт мөнгө медаль авсан. Гэхдээ ганцаараа биш 30 хүүхэдтэй авсан. Тэгээд одоо улсын аврал гэж би тооцоод байгаа. Гэхдээ яг ярих юм бол Улаанбаатарын аврал явахд бол 5-т орсон. Сайн уу? Ой, нөгөө гимнастикийн аврал. Гимнастикийн аврал ороод ирсэн үү? Миний охин чинь гимнастикт хэдд орлоо миний охин чинь? Гимнастикийн аваргаар хэдд орлоо? Дүүрэгт. 2-р байр. Мөнгө медаль. Манай үзэгчд өөрийг нэг гоё танилцуулчих. Танилцуулчихгүй наа. Нэр юм бэлээ. Чи хөөе. Ингэж болохгүй. Энд чи бороо ой. Нэрээ хараал. За. Одоо сошиалор их явдаг юм л да. Би тэрний зарим юмд хариулт авчих гээд байна. Таны нэг юм машины хаажууд хүр зөрөө цас ухаж байгаа нэг зураг байна тий. Тэр ягаад тийм үү нэртэй зураг юм? Хамгийн сайн нэртэй зураг таа. Уулын тийм байх юм байна тий. Тэр яг ийм бас. За нэгдүгээрт надаас одоо хайж олох юм юу ч халгаал гэсэн үг. Би оюутан хөөхд байхдаа зүдэрж исэн. Визний 8 хийжсэн. Таргууны арсны 8 хийжсэн. Тэр их зүдэрж исэн амьдрал намайг тэмцэгч болгосон. Тэгээгүй би нэг өнөөдөр нэг гоё практикл явж байгаа шүү дээ. Гоё нөхөр явж байгаа шүү дээ. Амар хэлбэр. Тэгээд нөгөө одоо ингээд Ганбаатар одоо юу гэдэг 12-3 жил ингээд улс төрд явж байхад яг энэтэй холбоотой юм байхгүй. Үйлдвэрчин дээр одоо мөнгө төгрөг идэж ууснаа гэдэг баахан хаалтыг шалгасан. Баахан шалгасан уу тий? Зөндөө. Манай үйлдвэрчин дотроос одоо манайхан надад мэдээлэн шүү дээ. Даргаа таныг ингээд одоо шалгаад авахын юу болтох вэ? Үйлдвэрчний ерөнхийлөгч нөгөө янз бүрийн нөгөө хөрөнгө мөнгөний харамсах зурдаггүй. Зөв. Шударгаараа. Тэрсэн одоо намайг чинь гоочлох ганц юм нь бол цас ухах болчихлоо шүү дээ. Харин тий. Цас ухаж болохгүй байна шүү дээ. Тэр машин цасан сурсан жолоочтой тусдын бол байжсэн шиг байна тий. Тэр чинь 14-15 он. Тийм байна. Даханд маш их цас орсон. Тэгээд манай тэр баян болог гэдэг одоо тэр 3 сарын наадлын тэр айлуудаараа л орохгүй явж байгаа шүү дээ. Би чинь дахнаас сонгогдсон гишүүн айл болгоноор олно. Тэр нэг үнэний ферм дээр очино, гол болгоноор орно. Тэгээ явж ясан яг тэр 3 сарын хажууд замын хажуу руу нэг төтлөөд орох гэсэн чинь нэг юм хажуу талын нэг жоохон юмрууд гусаар автсан байлгүй. Тэгээд нэг хажуу талын гашаанаас хурц гүйсэн нэг тийм хелмота залуу гарч ирсэн. Одоо би бүр баримттай юм ярьж шүү дээ. Тэгээд надад хүр завчирж өгсөн ухчихсан яг манай туслах миний дарга чинь ийм л энгийн хүн чанартай шүү дээ гэж хэлсэн байлгүй. Мега үлээ үлзийн байна уу? Зураг аваад фэйсбүүк дээр тавьчихгүй юу? Надад л сайн ширж байгаа. Одоо бидний ажил шүү дээ. Энэ үнийг нэг зөв ойлгуулсан юмсан гэж тэр үнийг бодлоо. Тэгсэн чинь цаана зам харагдаж байхад одоо наа талд нь цас ухчаа, нухчаа гэдэг хэрвээ би цас ухах гэж зураг авах юм бол өөрөөр хэлбэл хамгийн хунгартай хөдөө хээр очиж байгаа нам суулгаж байгаа зураг авнаа да янз. За галтгоод орж ирж байна. За миний охин анх зурагтаар очижснаас хамаагүй том болцсон байгаа. Миний охин
84-ийн 7 дугаар анги тийм ээ. 7 дугаар анги төгсөж байгаа одоо. Маргад хэдэн настай? За утсаа хаагаарай. 6 настай. За ингээд өнөөдөр би хоол хийж амжсангүй миний хань хоол хийж байна. За ичимхий гэж найгуу. За ингээд одоо сайн байна уу гэхтэй чи. За сайн уу маань үгээд хэлээч. Энэ одоо түрүүн битээрийг одоо цаг гарангийн өмнө танад орж ирэхдээ энэ олон улсын хуулиудын сангийн хөтөлбөр гэж энэ гарч ирсэн. Одоо хүртэл гарч байгаа энэ сурчлаад ах шиг байна тийм ээ. Тийм тарих угааж байгаа. Өргөтгсөн хөтөлбөр stand by гэдэг энэ хоёр хоорондоо юугаар ялгаатай юм? Extended facility гэж хэлээд байгаа юм. За өргөтгсөн хөтөлбөр гэдэг нь Өргөтгсөн хөтөлбөр. facilitation ч юм уу. За stand by гэдэг хоёр юугаар ялгаатай юм бэ гэвэл хүн өвчин тусчаад өөөдөж өгч байгаа юм өвчин тусцсан хүнийг хараад за чи би их муу байна нөхөр минь ээ. Маа эм уу гэж ингэж өгөөд за чи эмээ цагт нь шүү нөхөр минь гэж хэлхийг stand by гэж байгаа. Аа за. Тэр юм чи эмээ авч яваад өдөрт 3 байна уу цаг болчлоо гэдэг ухна шүү дээ. Хараад хүй энэ нөхөр чинь бүр өмнөө маргааш хүнүүд архин наад нөхрөө эмнэлэгт хэвтүүлж асрамжинд байлгаж энийн цагаар өгөө гэдгийг бол extended facility гэж байгаа. Сахиуртай. Сахиуртай. Тэр ингэж асрамжийн гадарт орохыг хэлж байгаа. Оо за. Энэ одоо та нар хар. Өөрөөр хэлбэл stand by-ийн үед бол бидэнд мөнгө өгдөг. Гэхдээ мөнгөө болцолтойгоор ингэж хэрэглээрээ за би та нарт итгэж байна шүү. Мөнгөө тэгээд ариухан буцааж өгөөрэй гэж өгөхийг stand by гэж байгаа. Extended facility өргөтгсөн хөтөлбөр гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл чамд би мөнгө өгнө. Гэхдээ яг юу зарцуулах гэж байгаа би байг харна. Энэ хуулийг батал. Наад хуулиа бол наад хуулинд өөрчлөлт оруулал бид эдийн засгийн тусгаар тогтнолоо хүнд өгч юм гэсэн үг. Нөгөө нэг ойлгомжтой ярихыг хичээж байгаа. Би 10 гаруй жил яриад ойлгуулж бас чадахгүй л байгаа юм да. Тэгэл. Тэгэхээр би аимшигтай их дайралт над руу ирнэ одоо. Намайг залуу оюутан байхдаа 8 хэвтэ алдаж онсон явхад бүр миний оюутан цагийн найзуудыг худалдаж авсан байна л. За. Би нэрийг мэднэ л. Надад жоохон гонигтай байна. Тэдэнд маань амьдрал нь хэцүү байгаа юм байлгүй дээ. Тэр үед байсан ганц нэг хүмүүсээр одоо хохирогч болгож хэрэг үүсгэж явж байгаа юм лээ. Гэхдээ үннээр явбал үхэр тэргээр туулаа гүцнэ. Үнэнд гүцэлдтэй маа. Яаж бодсон үхэр тэргээр туулаа гүцэх ёсгүй байгаа шүү дээ. Уг нь бол. Одоо энэ монголчууд худлаа ярьж чинь яасан дөнгөө нөхдүүд вэ гэж одоо барууныхан бодож магадгүй. Би арангийн чулуутаас даа хүрээ орох гээд үхэртэй гарлаа гэж бодоо. Үхэр тэргээр гарлаа. Хажууд нэг туулаа зүгээр пархал гараад авчлаа. Хэм хурдан туулаа яана гэж бодоод явлаа. 3 сарын дараа би үхэр тэрэгтэйгээ хамт даа хүрээ орж ирлээ. Тэгэхэд туулаа хааны газар асар хурдтай явж байна л гэсэн үг байхгүй юу? Үннийг монголчууд хэлж байгаа. Зөв сэтгэлтэй, тэмүүлэлтэй, алсын хараатай хүнд үхэр тэргээр туулаа гүйцэтгэж шүү гэсэн үг. Алсын бодлогоноос ойрын зовлон салахгүй гэж дашторжийн нацаг доржгүй хэлсэн. Энэ сайхан үг чинь бол одоо агуу юм байгаа шүү дээ. Тэр би за хөгсөдөр дээр байна уу, алтан давч дээр байна уу уншиж байгаад харж ирсэн. Тэгээ энэ эртний зохиолуудыг уншиж байхад их гоё юм байдаг л да. Би сая тантай ярьж байхад санаанд ороод ирлээ. Би сая нөгөө даа хүрээгээ ярьсан учраас санаанд орчлоо л да. Даа хүрээ Улаанбаатар орчоод очиж байгаа хүмүүсийг дээр үе хүмүүс за сайн уу, туулгол хэр байна, затгалан байна уу гэж асуудаг байсан гэн. За. Оо сайхан байна, туулгол сайхан затгалан байна гэж хариулдаг байсан бай. За. Тэгээд тэд өвгдээц маань юу гэж ярьж байсан бэ гэвэл туулгол тасарвал монгол хүний хүн чанар тасархын гинлээ гэж ярьдаг байсан. За. Би энэ үгийг найз нөхөд дээр үе мундагчул ингээд манай тэгээд ингээд
сонсоод ярьж байхад ямар сониугүй л гэж бодож байсан. Одоо эргээд ингээд энэ олон жил тэмцээд би одоо 47-тай. За 50 40 гэж хэлэх дуртай бас жоохон гөгсөрхгүй л шүү дээ. Авар ихтэй л дээ би дээш насаа ахиулах давуу талтай. Тэгээд за одоо эргээд харахад туулгал тасруул Монгол хүний хүн чанар тасарна гэдэг бол үнэн. Монгол хүмүүс ирээдүгээ бодохгүй зөвхөн өнөөдрийнхөө тансаглалыг бодож уул уурхай гадныхантай нийл цөм ухаж зөвхөн өнөөдрийнхөө хагартлаа баяжих тансаглал том жипний төлөө энийг хийнэ гэдэг бол хүн чанар тасарч байгаа гэдэг яг үнэн шүү дээ. Тэгэл яг сайхан болон за ингээд миний хань сайхан амттай хоол хийсэн байна. Манай алтан төрөө найз маань ирэхэд бол дандаа гуралтай шүлөөр би өгжсэн бендэрия чамайг өндрөөр үнэлж баяртай ногоотой шүлгэж байна. Та хоолойд. За. Тэр бас нэг тийм юм яваад байгаа юм уу те? Тэр хуучин найз найзаас чинь асуудал хэрэг мөрөг үүсгэл гомдлааргуулж юм яваад байгаа юм уу? Явж байгаа. Цагдаагийн байгууллагаас бас их оронч хүмүүс байна шүү дээ. Тэгээд над мэдээлэл өгч ингээд тэгтэл биш үү бендэрия хэрвээ намайг тиймэрхүү юмар оролдож эхлэх юм бол миний давуу талыг улам гялалзуулж өгч ш. Нэр дэвшинсрийн маань дунд бас нэг мэтгэлцэн болох сураг яваад байдаг. Яа нөгөөдөл маань жоохон хойрог хандлага юм. Хэрвээ мэтгэлцэн бол та орно нэстэ. Ер нь бол яг чин үнийг хэлээ. Гал аймгаар явж хулгай хэлсэн мөнгнөөс тарааж мараагаа аагаал ингээл ас арт түмний мөнгө шүү дээ. Одоо тэднийхэн бол хэдэн тэрбууч байдгийн зарцуулна гэл сураг сонсогдож байна. Тэгээд тэрийгээ зүгээр арт түмэндээ хандив болгож өгөөд юу гэдэг хамтаараа нэг самт хийгээд тэгэл Монголын телевизүүд бүгдөө яг эх орны хувь зээний төлөө цагаа гаргаад тэр үн төлбөргүй цагаа гаргаад тэгэл яг асуудал болгон тэр за гадаад бодлого дээр. За яг батлан хамгаалах бодлого дээр. За яг эдийн засгийн хөл дээр нь босох бодлого дээр. За шүүх боркоор цагдаад яг одоо ингэж одоо шодрог байлгах бодлого дээр. За цагдаа хамаагүй шүү шүүх боркорыг. Төрийн албаны зөвлөлт дээр. Яг энэ дээр яаж ямар бодлогоор та нар өрсөлдөхгүй гэдгийг нэг 5 удаа мэтгэлцэн зарлал. Тэгэл арт түмэн сонгуулаа өгөлт. Тэгэл хэдэн бензин тос гэдэг чинь Монгол улс Оросоос авч байгаа шүү. Тийм шүү дээ. Ингэж зовооход би бол мэтгэлцэн хийчмээр. Энд энэ юу ташуур юм уу? Ташуур. Мөнх тэнгэрийн ташуур. Том. Том. Маш том. Яг л би чинь тэнгэртэй итгэдэг. Таны хувьд болохоор одоо инквайр дарахтай бол бас эртнээс хамтын ажиллагаатай хамт ажилладаг байсан. Энэ талаар. Тэгээ инквайр дарга би хаан банкны газрын дарга байхад за удирдлагын актанд бас цагаар багшилж явах үед одоо инквайр дарга надад бас боломж өгч. Зүгээр нэг жирээ нэг банкны ажилтан залууг улсын их хурлын даргын нийгмийн эдийн засгийн бодлогын зөвлөхөр авсан шүү. Зөв. Өөрийнхөө. Тий, би ч одоо ордонд өрөөтэй бас их тийм өсөж дэвжих боломжтой залуу хүүхдийн хувьд чинь тэгээд ажиллаад зүтгээд зарлаа. тэгээд байж хахад их юм ойлгож сурсан. Тэгээд тэрний дараа яг нэг гадагшаага бас нэг юм сургууль соёл төгсөх юмсан гэсэн бодлоор би бас нэг өргөдөл өгөөд гадагшаага нэг тийм одоо надад scholarship олдоод гадагшаага сургуульд явахаар болоод энэ өргөдөл өгөөд гарчгаад байжсэн. Тэгэл
инкой дарагч ерөнхийлөгч болсон. Биш тэгээд их хурлын даргын зөвлөхийн ажлаас өргөдлөгөөд гарсан. Тэгээд эрс шинжилгээ хөдөлгөөн, үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч гэж давхаал улсын их хурлын гишүүнгээд энэ хооронд нас уулзалдаж ярьж хөр зөвлөгөө авнаа. Тэгтэл нөгөө маш их тийм цалин тэтгэвэр нийгмийн даатгалын хуц тэмцэл хийдэг болохоор хамаагүй дотн байгаагаа хэлэх юм бол энэ инквирийн даалгавраар явж байгаа. Аль нөгөө өнөрөө чинь бодчихно. Эсвэл гайгүй шиг би жоохон таарах юм байвал энэ нөгөө Ганбаатараа дэмжээд аль нэг юм ярина. Ингээд нөгөө хоёр биендээ их хүндэлдэ. Одоо ингээд нэг тийм инквиргуутай дотн байгаагаа хэлэх нөгөө Монголыг худалдаж байгаа дайснуудад олж олчих гээд. Тэгээд яг хаяа уулзсан ярьж хөөрнө. Тэгээд нөгөө эд дээр хэцүү хүнд үед чи би бас чиж уулзаж ярьж хөөрж байдаг байсан. Энэ хэн тэгэхэд арднаас тэгэхэд хамт байдаг байсан. Яг тэр нөгөө хүнд үед даргын барьж хориол нэг юм зовоож исэн үед арднаас тэрэ хажууд нь байсан шүү. Бас очоод зөвлөдөөд уулзаад бид ярьдаг байсан. Тэгээд арднаас гэж л одоо энэ их хурлын хаваалтайгаа сонгогдсон. Тий. Тэр чинь бол тий бас би зүгээр мэддэгэл хэлж штэ. Ингээл би ер нь яг ярих юм бол энэ их хурлын гишүүд дотроос ч одоо ер нь талаас илүүг нь улс төрд оруулсан шүү дээ. Ганцхан Ганбаатар ч бас биш. Тийм баг. Хоолыг хамтаа баярлалаа. Хоёр яваа. За манай хин хажууд юм. Хин мастер. Тэр наатлын тэр гоё цэцэгтэй хүүхэн болж магадгүй. Энэ шатар бас их гоё шатар байна шүү дээ. Энэ их гоё шатар. Энэ Порто-Рико, Коста-Рика гэдэг улсад байдаг сараагаад нэгж байгаа. Гүм ер нь гадаад байдаг хүн илүү их оронч, илүү их орноос ханж байна. Одоо битгэрдийн бол удаа зайлуу. Тэгэл над руу яриад, олон жилийн өмнө яриад, миний дэ сайн зүтгэрээ одоо сайхан Монгол авраараа гэж ярина. Тэр чи одоо Коста-Рика хүнтэй суугаад тэнд очсон хүн шүү дээ. Тэгээд би нэг сайхан нартай өдөр бас тэр Коста-Рика ортерикчтэй нэг уулзах юмсан гэж боддیں۔ Их би нэгс нүрийг хараагүй зүгээр. Яг л Монголын төлөө. Тэгээд Окторгоо гэдэг нэг миний найз одоо манай танхимын лавгжаа өднөргээд тийшээгээ аяллаар яваад тэгээд би хаягийг нөхгүй Коста-Рикад очивол тэр ихчтэй уулзараа гэж хаягийг нөсөн. Тэгсэн уулзаа тэр ихч маань манай Ганбаатарт одоо амжилт хүсээрээ энэ гоё шатрыг өгөөрэй гэж бэлэг явуулсан. Би хариу бэлэг өгч явуулж амжаагүй байна. Тэгж яагаад нэг явуулдаа хаягийг авчираа. Одоо сонгуулийн нөгөө хугацаанд ч бас хүн хамаагүй бэлэг энэ төр өгж болохгүй шүү дээ. Тий. Тэр бас аюултай. Гинтвэ. Тэгвэл сонгуулийн дараа болох нь шүү дээ. Тий. Ерөнхийдөө нэвтрүүлэг бас өндөрлөх тал руугаа орж ор. Хоёулаа бас баггүй хугацааг ярьлаа. Би танад бас энэ оройг сайхан өнгөрүүллээ. Та нартай би баярлж байна. Тэгээд нэвтрүүлгийн бас урилгыг авсан баярлалаа. Би ч гадаа одоо бас цаг гараа хүлээхдээ ирээ зөвшөөрдөг юм болов уу болохгүй одоо яа гэм сонгуулийн хугацаанд бас болдгүй юм болов уу гэдэг ингээд. Та харин ганцхан надад давуу тал олгож болохгүй. Би харангуйтаа одоо намайг хүлээж байгаа хүмүүс ч үгээгүй байл гэж чадахгүй мэдээж дуртай явна. Тэр яг миний хань одоо яг янз бүрийн комент гардаг болохоор хүн эмгтэй хүн чинь санаа зовно. Харин надад ганцхан надад давуу тал олгож болохгүй. Нөгөө хоёр нөхрийн маань гэрт бас заавал очиж тэднийхээ сайхан амьдралыг нэг л Монголын төлөө зүтгэж гэж байгаа хүн байх юм бол гэр орондоо Монголын ард түмнээ бас урьж нэг цайлаад ганцхан бандерын орж ирээгүй шүү дээ. Өнөөдөр чинь нийт телевиз үзэгчид манай гэрээр зочилж байна. Тэгээд нөгөө хоёр найзын маань гэрт зочлоорой. Тэгэхгүй бол чи одоо намайг эсвэл элэг барьсан. Эсвэл надад давуу тал олгосон асуудал орно шүү дээ. Тий, тэгэхээр бас тийм бодол байж байгаа. Одоо сонгуулийн одоо нэг сурчлагын хугацаа эхлэхээс өмнө бол нээлттэй байгаа шүү дээ. Энэ хугацаанд бас хоёр нэр дэвшигчрүүгээ санал тавина гэж бодож байгаа. Тэгвэл одоо ингэ телевизээр шууд тавьчих л да. Та дуудаад өгч. Тэр одоо сонгуулийн хөөцөгч байгаа. Санаа зовч. За яг тэрийг дараа нь болно тийм шүү дээ. За энэ манай нэвтрүүлгийг Окон гэдэг энэ Японы элэг хамгаалах эрүүл мэндийн ундаа ивент гэдэг юм. Тэгээд дээж нь би бас танд барьж байгаа. За. Окон гэнэ. Окон. Тий. Манайхан ч одоо элэгний өвчлөл их биш үү манай Монголд ч. За. За тэгвэл монголчууд энэ элэгний өвчтөе хүмүүс энэ Окон уух юм байна. Гэхдээ би ерөөл дэвшүүлээд өгөх үү. Монголын эрдэмтэд
Оконоос 10 дахин илүү ухаалаг агуу тэр илэгний байна уу, эрүүл мэндийн байна уу, бэлтгэлүүдэд хийхийн ерөөлийг төвшүүлдэг. Окей. Буцаад Японыг Монгол оконоор баялдан дагуулахыг ерөөл. За баярлалаа. Та арх тамхи хэрэглэдэг юм уу ер нь? Хэрэглэхгүй гэхдээ нэг жилдээ нэг ёолк молкноор яаж зүгээр байх юм. Ийм л хүнтэй. Аль юм уу? Арх тамхи тамхи бол би хэрэглэхгүй. Тамхи бол бүр маш олон жилийн өмнө болсон. Тамхи болсон. За тэгэхээр цаг их орой болсон байна. Одоо 22 цаг 20 минут. Таны үед ажиллахдаа ер нь хэд гэж унтаж амрдیں۔ Одоо би манай тулга дарга маань хүлээж байгаа. Тэгээд бас баг хамт толгой маань хүлээж байгаа. Зөв. Би бас та нарыгаа энэ уран бүтээлийн ажил бас цаад одоо ингээд гараад хамт толгойгоо уулзсан. Амдаар хүлээж байгаа. Тэгээд ер нь тэгэл яг тогтсон цаг байхгүй л дээ. Заримдаа 1 2 3 заримдаа нэг бас 12 маяг онцлог ингээд өглөөс босно зүтгэн сайхан штэ. Ер нь бол өглөө босох болгондоо ажилдаа дуртай тэгж баярлаж гарах шиг сайхан юм байна. Энэ амьдралынхаа утга учиртай болж байна гэж бодож байна. Монгол хүн болгол тэгж явж байгаа штэ. Би бас ганцаараа биш. Ингээд манай гэрт хөрөлцөн ирж хань жил өр хөөхөд миний амьдралын хэв маягтай ингээд танилцж байгаа баярлаа. Тэгээд миний бас андуудыг мань бас гэрээр нь очиж орж хоолных нь амтыг надад бас хэлээрээ. Баярлалаа. За ингээд өндөрлөө. Таны халуунлаа сайхан гэр бүл ажиргал үсэ. Таны ажил амжилт үсэ. За шатарч байгаа хүмүүс баяртай. Бака. За танд их баярлалаа. Хоол их хамттай байлаа. За баяртай. Айл боломжтой нэвтрүүлгийн удаагийн дугаар энэ үрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэ нэвтрүүлэг бол одоо ямар нэгэн сонгуулийн одоо сурчлагын хантер бол одоо биш. Энийг бас зүгээр ойлгоорой. За манай нэвтрүүлгийг Японы Ocon брэнд event гэдэг. Тэгээд нэвтрүүлэгтээ хамтас үзэгчтэй баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр хэрэгжүүлсэн баяртай. За нөхдөд орой гарцгаах уу? Орой гарах юм бол Ocon ууя. Ганц байхад хангалттай юм шүү. Дараг дайсан үстэй. Маргааш шинэ ирчүүч Ocon. Ocon шүний 2 цагт Ocon. Дөрөв цагт шүний хэвч хамаагүй. Ocon байгаад өглөө босгоод ямар ч асуудалгүй. Ocon нуугаа битгий маргааш шинэ ирчүүч Ocon.